Хавран хадан хисаа уул толгод нөмөртэй, хажууд нь булаг шант хайлмагтан дэлгэрсэн. Зун нь зүйл бүрийн цэцэгс алгалсан, зүлэг сайхан ногоотой, салаа бүрээс нь гол горих хоржигнон урссан. Намар нь наалгар сайхан, өвс ногоо нь өндөр ургаж халиурсан, чацарган жимс шаргалтан улайсан. Өвөл нь өндөр уулын бил нөмөртэй, өтөг буу царивантай, үнтэй өвөлжиж, уран хавартайгаа золгодог, ураанхай төмний үлгийн нутаг, алтан цогц нуурын сумын маань 100 жилийн ой тохиож байна. 1923 онд ураанхайн 7 хошууны эрх өргөчдийн чуулганаар алтан цогц сумын нутагт Алтайн ураанхайн аймаг чуулган байгуулж, Чанбан уулын аймагт харьяалуулад 1925 оны 11-р сард Монгол орны алс баруун хязгаарын анхны сумдын нэг алтан цогц нуурын сум 120 гаруй өрх, 500 гаруй хүн ам, 70 мянган толгой малтайгаар байгуулагджээ. 1930-ад оны дунд үед Алтайн Чандаас Жантаке овгийн 5 казак өрх нүүж ирснээр ураанхай казакуудын хамтран аж төрөх түүх эхэлж 1940 оноос Алтан цогц нуурын сум маань Алтан цогц нэртэй болж Баян-Улгийн аймагт харьяалагдсан мэлээ. Алтан цогц нутгаар овгуулдаг бүх зон олондоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүст Алтан цогц сумын 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Алтан цогц 2025 он бас их түүхэн чухал жил тохиож байна. Ягаад гэвэл энэ миний одоо төрж өссөн нутаг, бидний одоо их уугуул нутаг Алтан цогц сумын одоо үүсэн байгуулагдсны 100 жилийн ой тохиож байна. Одоогоос 100 жилийн тэртээ 1925 онд манай сум анх байгуулагдсан байна. Энэ бол баруун хязгаар нутагт байгуулагдсан баг анхны сум гэж ингэж хэлж болох байх. Тэгэхээр энэ Алтан цогц сум байгуулагдсан бол их одоо энэ ураанхай төмний их том одоо үйл хэрэг гэж хэлж болно. Ягаад гэвэл энэ ардын хувьсгал мандат удаагүй байхад дөнгөж мандат тэтгэн жилийн дараа бол ийм сум байгуулагдаж тэр сум маань одоо ингээд 100 жилийн түүхтэй өөрөөр хэлбэл бүхэл бүтэн нэг хүний одоо 3 үеийн одоо үеийг одоо туулж өнгөрүүлсэн ийм их түүхэн үйл явдал болох гэж байгаа төд бүгдээрх баяртай байдаг. За ингээд одоо энэ жил 2025 онд Баян-Улгийн аймгийн Алтан цогц сумын 100 жилийн ой болно. Энд одоо тэгээд манай нутгийн ард түмэн ах дүүнэр амраг садан бүгд одоо ашиж 100 жилийнхаа ойд энэ дээр амжилт гаргаж сайхан наад сайхан баярлалаа гэдгийг одоо хүсэж уламжилъя. За юуны өмнө түүхэд 100 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа Баян-Улгийн аймгийн Алтан цогц сумынханд чин сэтгэлийн халуун баярын мэндчилгээг дэвшүүлж байна. 2025 он бол манай Алтан цогцчдын хувьд бол их түүхэн жил болж байна. Өнөө жил манай сум буюу Чанбан аймгийн Алтан цогц нуурын сум байгуулагдсны 100 жилийн одоо нэгийн харьяаллаар бол Баян-Улгийн аймгийн Алтан цогц сум. Энэ ойгоо ухтаад бид бүхэн бүгдээрээ түүхэн дурсгалт хүмүүсээ тодруулах түүхэн үйл явдлыг ил тод болгох хойч үедээ үнэн бодиттой түүхэлдэх сэдвэр их олон ажил хийж байна. Үүний хүрээнд мөн түүхэн уламжлалаас эргээх түүхэн уламжлалынхаа дагуу бид бүхэн ураанхай сурын хорвоо зохион байгуулдаг. Ингээд энэ сурын хорвооны босгон дээр нийт нутгийнхаа зон олонд Алтан цогц сум байгуулагдсны 100 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж та бүгдийн ажил үйлс амьдрал ахуйн өргөлж цэцгэлэн байхын ерөөлийг өгье. Монгол сайхан орны маань альва ойн баярыг 93 наадамгүйгээр төсөөлхийн аргагүй. 93 наадам маань хамаг Монголын харваагаар эхэлдэг уламжлалтай. Тийм ч учраас үндэсний сурын харвааны сүбэдэ үйлдвэрийг үүсгэн байгуулагч, спортын мастер, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд Нямжавын даваад орж агсны нэрэмжит ураанхай сурын уламжлалт харвааг зохион байгуулж байна.
Урайхаа сурын харвааг 800-ны түүхтэй өвөг сур гэж үздэг. Иймийн учир Монгол түмний үндэсний их баяр наадмыг Урайхаа сурын харваагаар эхлүүлдэг. Эзэн бог Чингис хааны 9 өрлөгийн дундаас зэлэм, сүбэд, зэв тэргүүтэй жанжнууд их хаанд хандан өстнийг өшөглөн номхотхов, хортныг хазан номхотхов, дайн тулаан дарагдав, даяар Монгол төвшин амар жаргах цаг ирэв. Иймд бид эрд цэргийг нум саадгаас салгаж, эмээлт морийг чөдөр ногтноос салгаж, эгэл олныг амар жимэр суулгая. Эрийн эд хавыг эрхий цэцэн мэргэнээ сорин наадъя гээд сумныхаа зэвийг булцуугаар сольж, цулбуур чөдрөө бөөрөн хийлэн чих болгож, хоёр өтөвгийн дундаас хүчтэй мэргэн онож, өндөр их уухайн дунд сур харман гаргаснаар Урайхаа сурын харваа үүссэн түүхтэй. Ийм түүхтэй уламжлалт харваа зохион байгуулагдаж байна. Эсүнгээ мэргэн 330 алдар газар ондод даваа гэж Чингисийн чулууны бичигт бичсэн байдаг. Баруун зүг аян дайнаас их жанжин сүбэдэг иргэн ирэхэд өвгөн дарахын жарчуудаа за цаа бүгд одоо морь малан амрааж инхийн цаг ирэв. Цэрэг болгон сумны хаан зэвийг суглаж булцуу химэх зүйлийг үглаад одоо харваж наадах нэгэн тоглоом үүсгэе. Унсан морийнхаа чөдөр даанч хоёрыг цуглуулж чих болгон харуулах түнгэснээр Урайхаа сур үүссэн түүхтэй. Тэгэхээр Урайхаа сурын үүх түүхийг мөн 13-р зуунаас эхлэх хэрэгтэй болж байгаа нь тодорхой юм. За манай Урайхаа ард түмний дунд бас сайхан уламжлал байдаг. Энэ юу гэхээр сар шинэ дараа одоо Урайхаа сураа харуулж гэрийн тооноор 3 сум гаргаж тэр жилийнхээ гав арцдаг арилгаж сайн сайхныг хөсөж сайхан дурсамжуудыг үлдээсэн ийм их олон сайхан харваануудыг Урайхаа түмэн бол одоо хүртэл ингэж явуулж ирсэн түүхтэй байдаг. Урайхаа сурын Ахмад харваач гүндэт мэргэн нэмжавга түүний одоо хүүхдүүдэнд өнөөдөр бид ирж энэ жилийн Урайхаа сурын харвааны одоо уламжлалт харваагаа явуулж байна. Гэрийн жавар өгч сар өхөн цаашаа сайн бүхэн наашаа хураагаад тэгээд одоо энэ гэрээс манахнаас манай сурын харваачтаас маашэр мэргэн дахин төрж байх болтугай. Дахиад энэ жил алтан зохицос мэргэн тэр болтугай гэж одоо гуруулсан байна. Ном хатуу өнгөрсөн Хошоо мэргэн болтугай саам олон байх болтугай. сар наадам тэгш хаан болтугай гэдэг. Баялгаа аймгийн Алтан цогц сумын түүх 100 жилийн одоо энэ эх 7 дугаар сарын 17-наас 19-нд болно. Энэхүү баяр наадамда одоо нэмжөө агсны Даваадар жахын ах トゥ өр хүүхдүүд төрөл төрөсөд нь одоо наадамда нутагтаа одоо энийг сайхан нэвтрүүлэхдээ очих гэж байгаа юм байна. Тэгээд Даваадар жахыгаа дурсахад манай Даваадар жах их олонтой их мундаг шинийг санаачлагч одоо сурынхаа төлөө гэсэн үнэнхүү дэмжин сэтгэлтэй хүн байсан. Тэгээд сүбэд сур харвааны сургалтыг анх үүсгэн байгуулад тэрийг өөрөө идэвхжүүлэн хөгжүүлээд одоо хамгийн анхлаад 96-7 оноос эхлээд Урайхаа сумны булцуу хийдэг байлаа. Хамгийн анхны шахмал булцууг одоо хийж одоо аль сорон ч гэсэн адилхан да. Анхны бод тийм шахмал булцуунуудыг одоо хийж анх соронд орж байсан бол тэрнээсээ болоод бүр нум сум хийдэг болсон. Нум сум нь бүр одоо харваачдын дунд алингар нэртэй тийм нум сум үйлдвэрлэдэг болсон. Тийм өргөн дэлгэр юм хийдэг болсон. Тийм мундаг харваачаа. Ингээд Алтан цогц сумын гуугуул Нэмжавын Даваадар жагсны нэрмжит сурын арваа болох гэж байгаад нь энэхүү сурын арвааг зохион байгуулж байгаа Даваадар жагсны ах トゥ хамаатан садан нийт төрөл төрөсөд нь баяр хүргэж бас баярлаж талархснаа илэрхийлье. Энэ сурын арваа нь Алтан цогц сум байгуулагдсны түүхэн 100 жилийн ойд ойг тохиолдуулан одоо
зохион байгуулж байгаа юм байна. Ингээд нийт алтан цэгцчүүдтэй 150 баярын мэндийг хүргэж цас цамаар уулынхаа бэлдээр 100 жилдээ уулзцгаая. Даваад орж агсны маань нэрэмжит сур харва 6 удахгүй зохион байгуулагч гэж байгаа энэ сурын талбайд манай даваад орж ах маань гос авиацтай ийм хүн байсан. Дуулдаг алтан цэгц нутгийн маань тухайд олон сайхан дуу гаргацсан. Мөн үндэсний сур харваны Сүбэдэ сур харваг үүсгэн байгуулсан тэр үйлдвэрийн эзэн байсан. Гос авиацтай ийм нэгэн байсан. Наахын маань сур харванд удахгүй болох сур харванд нэрэмжит сур харванд тав хүний хүрэлцэн ирэх үрье. Мөн сумынхаа нийт ард түмэн сумын нийт уугуул хүмүүстэй удахгүй болох сумын 100 жилийн ойн байрын мэндийг хүргье. Энэ 100 жилийнхээ босгон дээр одоо эрхэм ахын маань нэрэмжит одоо бүр өөрөө ингэж зохиосон тийм ээ. Уран хаан бас харвааг сур харвааны эд хав ончийг илүү илэрхийлсэн Сүбэдэ нэр төрлийн одоо сур харвааг энэ хүн одоо өөрөө зохиосон. Тэр маань одоо илүү онцлог өөрмөц илүү харваачийн цэцэг шаарддаг ийм гоё харваа. Тэгэхээр энэ харвааныхын төрөл зүйлээр сайхан харваа зохион байгуулах гэж байгаад хөв хүний удаас талархаж хүндэтгэл хүлээж авч байгаа. Харвааны өдөр очино. За тэгээд бас энэ харвааг санаачлан зохион байгуулж байгаа гэр бүлийнхэнд нь тийм ээ ахан дүүст нь өр хүүхдүүдэд нь хань ижилт нь маш их баярлаа. Тэгээд одоо ахын маань сайхан үс дэлгэр сайхан болох бах. Алтан цэгц сум маань одоо Монгол улсын хэмжээнд олон сайхан мэрэгчүүд спортын цолтнуудтай сураараа бол одоо тийм ээ гайхамшигтай сайхан бахархлуудыг дөрвөлсөн ийм сур харвааны үлгийн нутгуудын нэг. За энэ жил алтан цэгцийн 100 жилийн тохиож байна. Миний дүүгийн нэрэмжит сурын харвааг бид бүхэн өр хөөхэд ах эгч дүү нараас нь зохион байгуулж байна. Энэ харваанд оролцож байгаа харваачтай амжилт хүсье. Одоо утгагүй бид нэр энэ дүүгийнхээ нэрэмжит харвааг Монгол улсын баруун хязгаарын нэгэн сум болох, эртний сум болох, нэгэн түүх сум болох алтан цэгц нуурынхаа 100 жилийн ойдод авахцуулаад ингэж хийж байгаадаа ах дүү төрөл төрөсөд бид бүхэн бүгдээрээ баяртай байгаамаа. Уранхаа сурын харваа, үндэсний сурын харвааны бүх төрлийн одоо баг юун хэрэгсэл, нум, сум, булцуу тэгээд хасаа ер нь тэр байтугай дуут сумын хүртэл одоо урлаж ингээд төм олондоо түгээжсэн ийм одоо гавьяатай хүн юм байгаамаа. Ингээд та бүхэндээ манай энэ харваа хөрөлцөн ирж уранхаа сур гэж ямар харваа байдгийг Сүбэдэ ном сумны үйлдвэрийнх нь юу бүтээж ирсэн юм гэсэнтэй гэдэгтээ бол товчхон ир танилцахыг хүсэж байна. Баяулгын аймгийн алтан цэгц сумын 100 жилийн ойг тохиолдуулаад манай овын дурсамж нэрэмжит харваа зохион байгуулах гэж байгаа. За энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа, санаачилж байгаа ах дүү найз нөхөд бүх хүмүүстэй бүдөөрэнд нь талархаж байгаагаа хүргэе. Баяулгын аймгийн алтан цэгц сумаар агуулдаг бүх хүмүүстэй аавынхаа өмнөөс 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бүдөөрэнд нь эрүүлийг сайн сайхныг хүсье. Зэлэм авагт Нямжавын дунд хүү даваад орж 1958 онд Баяулгын аймгийн алтан цэгц сумын нутаг Хавцал гэдэг газар төржээ. Нохой жилдээ яс үндэс Уранхай 1979 онд холбооны техник мэргэжлийн сургууль төгссөн. Холбооны салбарт жирийн кабелчнаас мастер, цехийн дарга хүртэлх албыг тасралтгүй 34 жил хашиж 2013 онд өндөр насны тэтгэврт гарсан. Хөдөлмөрийн хүндэт медаль, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Үндэсний сурын спортын мастер, улсын тэргүүний уран сайханч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, үндэсний сурын харвааны ном сумны Сүбэдэ үйлдвэрийг үүсгэн байгуулагч, Монголд анх удаа пластик материалаар спортын болон ахуйн хэрэглээний эд зүйлсийг хайлуулан шахах аргаар үйлдвэрлэсэн шинийг санаачлагч, алтан гартай мастер. Шуудан холбооны тэргүүний ажилд Украин улс, Орос улбаны улсад мэргэжил дэвшлүүлж байсан 4 хүүхдийн аав, 5 ачийн
өвөө байсан юм аа. Монгол сур орон Сүбэдүүрийн одоо тэргүүнд аваад орчих юм байна. Би спортын мастер. Сурын спортоор багасаа хичээлж ирсэн. Тэгээд энэ өв соёл болох сур язгуурын соёлыг орон түмэнд сурчлах. Тэгээд тэрийг одоо түгээн дэвшүүлэхэд одоо хувийн нэмээр оруулж байгаа гэж бодож байна. Нямжавын даваад орж агсны гэр бүлийн хүн оюун хүү гэдэг хүн байна. Миний хань Урийнхаа сурын спортын майстер. Сурын спортыг ер нь хөгжүүлэхэд асар их хувийн нэмэр оруулсан гэж ханы хувьд бодож явдаг. Манайх 3 хүү нэг охинтой 7 ач зээтэй өнөр өтгөн ам бүлээ. Энд одоо аавыгаа дурсаж ярьж байгаад их баяртай байна. За одоо манай аавч одоо урлаг спортын өндөр мэдрэмжтэй авьяастай хүн байсан. За үүнийг нь одоо өвлсөн гэх юм уу? Одоо хүүхдүүд дундаасаа өвлсөн гэх юм бол за урлагийн авьяасыг жоохон өөрийгөө өвлсөн гэж бас боддог. Гэхдээ яг нэг манай аав чинь маш олон төрлийн хөгжим тоглодог хүн. Тэгэхэд одоо би одоо яг хөгжим гэхгүй одоо бүжгийн авьяасын дөрөөс юм болов. Аа маань одоо нэг хамтлагийг одоо үзүүлээд одоо манай тэр бидний амьдардаг байсан газар байдаг байсан нэг хамтлагийг харуулсан. Энэ хүүхдүүд их гоё бүжиглэх юм аа. Энэ хүүхдүүд чи ингээ бүжиглээч гэдэг тийм санал анх тавьж илаа. Тэгээд түүний дагуу би ч одоо яг тэрнийхэн дагуу хичээллээд одоо Бүрчооны үрс гэдэг хамтлаг одоо ахлагч болтлоо. Одоо 2014 он хүртэл бас бүжиглсэн байдгийг. Одоо тэгээд энэ бол одоо яг цэвэр аавтай холбоотой одоо миний бүжиглэх болсон түүх гэвэл тэ. Сурын ямар нэгэн үйл ажиллагаа болох юм бол би дандаа аавтайгаа цуг юм явдаг байсан. Тэгээд аавтайгаа цуг явахдаа бас зүгээр явахгүй юм бэлдэж өгнө. Тэр үед одоо нэг харваачид манай ааваас айгүй их тийм болцоо сум айгүй их авдаг байсан. За тэгээд тэр болгоныг зарна. За тэрнээс гадна тэгэл дээлийн бэлтэн, хөгжмийн бэлтэн гээд ер нь бол цуг явсан бол дандаа л одоо ер нь бол туслагч ер нь бол байдаг байсан. Аав маань ер нь намайг дагуулж явах амар дуртай. Охиноо дагуулаа явчих юм бол тест намайг хүмүүс ямар хөөрхөн охинтой ингийн штэ гэл намайг өнгөрөөгоол тэгэл аваа явдаг байсан. Яг тэр үе бол хамгийн жаргалтай байсан. Тэгээ аав ер нь дандаа тийм гоё юм авч өгдөг. Тэгээ дандаа ер нь одоо ер нь буцаад очих боломж бол яг тэр үе дээр л очимаар санагддаг. Тэгээ ер нь бол ном сумыг бол хэр баргийн хүн хийж чадахгүй. Уусаа маш хэцүү. Тэгээ маш их хөдөлмөр шаардна. Маш их гарын эвдүүд шаардна. Тэгээ дээрэс нь маш их сэтгэн. Тэр болгоныг манай аав ер нь зүрх сэтгэлээрээ ингэж төгс хийдэг байсан. Тийм мундаг хүн байсан. Миний дүү багасаа тийм алай хошин марзан яриатай хүнийг уурлуулж чаддаг, инээлгэж чаддаг ийм араншинтай хүүхэд байсан. Даадорж зураг зурсан явахтаа зураг зураад элдвийн зураг зураад байшингийнхаа ханд өлөгчдөг байсан. 6 дугаар ангид байхдаа пионер зурагчдын зургийн уралдаанд оролцсон гэж зураг бэлдэж аваад Баян Өлгөө аймаг руу явуулах гэж байгаад гэрийн ажиллаа хийж ус төлөө гэж байтал шуудны өвчхад зургаа явуулж чадаагүй. Тэнд нь би их харамсдаг байлаа. 2013 онд би Төв аймагт өргөмжилт их болж өргөмжилтийн хэн нээлтийн арга хэмжээнд даадурж маань Төв аймгийн театрын таална гарч Баярландаа гэдэг дуу гитар хөгжимтэй дуулж үзэгчдийг дөргөөсөн. Миний дүү Нямжавын даваад орж ин болохоор миний яг доод талын дүү. Үндсэндээ бол Монгол улсынхаа хөгжил сэтгэлтийн төлөө жирийн ажилчин хүн юу хийх ёстой, яаж амьдрах ёстой, ямар одоо зан үйлийг хойч үедээ уламжлан түгээх ёстой гэдгийг бодит амьдрал дээр үлгэрлэж үзүүлсэн ийм их гавьяатай хүн байгаамаа. Ялангуяа Урангай сурыг, ялангуяа үндэсний сурын харвааг бүх нийтийн үйлс болгох залуу үедээ энэ сайхан уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд миний дүүгийн
хийсэн бүтээсэн гавьяа бол үнэлж бошгүй юм аа. Бид нэг жоохон байж хат чи нөгөө орны хөшиг ингээд татчихаал бид нэрийг гарч ирээд өөрөө нөгөө хөгжмөд доголчгаал одоо тэр өгтөө тэр дуулна тийм дуу Монгол ардын дуу тэр өгтөө тэр дуулна энэ төр гэл тэгэхээр чин бид нар инээлдээд ам мамаа дараал нэг маягаар айл бүтчихээр ахын дурсамжийг ярихад бол одоо бараг дуусахгүй дундэршгүй их дурсамж байгаа. Би бол ахынтаа бол би Улаанбаатар хотод ирэл шүүд ахынтаа энэ амьдралаа зодож байгаа ахтайгаа зүг амьдарч байсан. Энэ 3 хүүхдээ энэ төр бүгд миний гараар өссөн хүүхдүүд шүү дээ. Эднэр чинь одоо том залуучууд болсон. Нэх гоё энэ 3-таагаа тоглож наадаад явах. Тий ахтайгаа дөрүүлээ тавлаа нийлээд эндчихсэн. Бужигнуулдаг байлээ шүү дээ. 89 онд би Улаанбаатар ирж байхдаа нэг ахын дэрж байхдаа хин их жах хоёр надад нэг юу чанж өгöd. Хоньны годон чанж өгöd. Манайх надыг хаа өстө дүүдээ өстө гоё мах чанж өгнө гэл. Хоньны годон чанж өгöd. Тэр айгүй гоё. Би тэнд нь айгүй дуртай. Миний хамгийн дуртай юм. Хоод байсан гэж. Хоод байсан. Манайд чанж өгöd. Нэг гоё оюунэгч маань нэг гоё цөөн хийж өгöd. Тэр надад айгүй их турсламтай дурсгалтай байдгийг. Тэр Сүбэдэ бол Монголын эзэнт хүрний алдартай цэргийн жаншнуудын нэг бөгөөд тэрээр Чингис хааны ойрын итгэлт хүн байжээ. Ураанхай аймгийн Төмөрлөг урлаачийн хүү байсан юм. Чингис хаан болон Өгөөдөө хааны 9 урлагийг Сүбэдэ Баатрын 850 жилийн ой тохиож байна. Тэмч учраас даваад орж агсан үндэсний сурын харвааны Сүбэдэ үйлдвэрийг үүсгэн байгуулж үндэсний сурын харвааны ном сумыг эр хүн бүрт байх эд хавын бахархал болгох Монгол хүн бүр ном сум харваж чаддаг байх цэцмэргэнд сургах, сурын харвааг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан эх оронч хүн байсан юм а. Миний дүүд тал үрийн авьяаста тийм хүн байсан. Өөрийнхөө идэх санаачилгаар Сүбэдэ үйлдвэрийг байгуулж жил болгоно нэг 6 сард Гачууртын Дархтын ам гэдэг газар Сүбэдэ харваа явуулж байдаг байлаа. Тэгээд дараа нь Сүбэдэ Баатрын көшөө босгоно гэж ярьж байдаг байсан юм. Амьд байсан бол өнөө жил Сүбэдэ Баатрын 850 жилийн ой болж байгаа тэр көшөөг босгох гэж байсан байх. Даваад орж гайхалтай сайхан мэрэгэн байлаа. Мэрэгэн байхад байхынхаа сацуу бас оройнхаа сургаан үүсгэн хөгжүүлэхийн төлөө ном сумын Сүбэдэ гэдэг үйлдвэрийг байгуулж олон сайхан мэрэгцгүүл төрөн гарах үе таалгын дасгал сургууль болох нөхцөлийг бүрдүүлсэн. Хамгийн гол нь харваж наадах тэр ном сум байна гэдэг бол өөрөө их том хөрөнгө оруулалт, их том одоо хувь тавилан гэж би боддог юм аа. Би даваад орж байгаа мөнгө юм шиг санаж даанч амжихгүй явсаар байгаад ном урлуулж амжаагүй дан жаахан готорчл байна. Гэхдээ би нэг сайхан нөхрийг эрхэм сайхнаар дурсаж байна. Даваад орж маань хүний гараар бүтээгдээгүй хөшөөд урсгалан өөрөө мөнхөлж босгосон хүн. Энэдөө нэмжавын даваад орж Сүбэдэ сургалтын алуунд сургалтын ном сум хийдэг тийм хөлт байсан. Одоо тэгээд үүгийнхаа одоо миний дүү бид нар одоо үнэхээр миний сайхан хүүхэд сайхан дүү байсан. Ингээд одоо дүү минь одоо биднийг одоо Тэнгэрийн орноос биднийг харж байгаа хаа гэж бодож байд юм аа. За манай ах маань одоо сэнийг санаачлагч олон сайхан патентийг эзэмшсэн Сүбэдэ сурын холбоог үүсгэн байгуулж бас сурын түүхэнд бас шин бас онцлогтой бас тэр дунд оронхай сурд бол бас шинийг одоо санаачилж орж ирж байсан юм сайхан ах юм байгаамаа. Тэгээд ахынхаа одоо сурд дагж ирж улсын баяр наадам үтсэж бас тэр үеэс бас Мөсөн сурын холбоог бас байгуулах ёстой гэдэг одоо тийм санаач бас ахаас авч байлаа. Энэ даваад орж ирсэн үний нах зах байгаа. Тэгээд би бас анхныхын шавь нах зах маань ном сум уралдаг, алингар ном уралдаг байсан. Би алингар номоор анх сур харж сурч байлаа. Олон сайхан амжилт гаргасан багшийнхаа ач үеийнээр энэ сур харваа гэдгийг сайхан спортоор хичээллэж 17-8 жил ингээд явж байна. Энэ 3 сурын спортын мастер болсон. Тэгээд багштай маш их талархаж явдаг.
Сүбэдэ үйлдвэр нь ном сум болон ном сумын дагалдах хэрэгсэл буюу булцуу, хасаа, арьсан эдэллэр ном сумын саадаг зэргийг сувнаар болгож тэнгэрийн 5 сум, домын 3 сум гэх мэт зүйлсийг хань оюун хүүтэйгээ үйлдвэрлэдэг байв. 2011 оноос Сүбэдэ ном сумны үйлдвэрийг шинээр үүсгэн байгуулж 2012 онд тэтгэвртэй гараад ингээд Алингар нэртэй ном сумыг шинээр зохион бүтээж өөрийн хүч авьяас бэлгээ дайчлаж хойч үедээ өвлөн уламжлуулах үйлсэд их асар их хувь нэмэр оруулсан гэж ханы хувьд их бодож явдаг. Миний хувьд болохоор 2013 онд тэтгэвртэй суугаад ханыхаа энэ Сүбэдэ ном сумны үйлдвэрт хамтран ажиллаж битээрийн хувьд одоо эмэгтэй хүний одоо нарийн ухаан шаардж нарийн чимэглэлүүр ажил ном сумны саад хоромсог саадаг түүнийг дагалдах хэрэгсэл бас янз бүрийн сувенирийг хоёулаа хийж мөн өдлөх янз бүрийн тийм нарийн чимэглэлүүр ажлыг бол миний хувьд хийдэг байсан. Иймээс ч тэр дундаа хүү Батболд маань аавынхаа сайхан ажил үйлсийг үргэлжлүүлээд ингээд авч явах болов гэж ээжийн хувьд бодож явдаг юм аа. Манай ер нь бол нөгөө инженер техникийн бас нэлээд технологийн мэдлэгтэй хүн байсан. Миний хувьд ер нь тэр талын ур чадвар ер нь өвлж авсан. Тэгээд тэр чиглэлээрээ ч гэсэн бас одоо би механик инженерийн чиглэлээр бол ингээд ажиллаад амьдраад явж байгаа. Тэгээ манай аавын хувьд сурын энэ спортод өөрийн технологиор эртээр үеэс уламжлал болгон хийж байсан Алингар ном гэдэг тэр 12-3 дугаар зууны үеийн номны технологи дээр суурилж тэгээ орчин үеийн технологиг хослуулан тэгээд ер нь бол байгаль цаг уур ямар ч нөхцөлд хэрэглэж болох тийм технологийн ном сум бүтээгээд түүндээ патент авч тэгээд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэглүүлэх энэ үйлстэй маш шамдан ажиллаж ирсэн. Булцуу гэж байгаа сумны үзүүрийн булцуу, онь, тэгээд мэдээж сумны мөс. Тэгээд сүүнэрийн зориултын бас тэнгэрийн 5 сум, домын 3 сум гэдэг ийм бүтээгдэхүүнүүдийг гаргаж түүнийгээ дагалдаад бас арьсан эдлэлээр бас ном сумны саадаг ер нь өмсгөл гих мэтчлэн зүйлүүдийг дагалдуулаад энэ сур харва спортод бас үнэтэй хөв нэмэр оруулсан хүн юм аа. Манай одоо үйлдвэрийн хувьд бол төр бэлтгэл шатанда бас нөгөө бөөрэ сэлэгдсэн. Тэгээд ер нь бол үйлдвэрийн байр бэлэн болвол бас цаашаа өргөжлээд явхаар ер нь бол бодолтой төлөвлөгөөтэй бол явж байж байна. Тэгээд Даваад орчин сур харвааны номын үйлдвэрлэлд шинэлэг эргэлт гаргаж амтны ивэр яс оролцуулахгүйгээр эко ном зохион бүтээж Алингар хэмээх номыг урлаж үйлдвэрлэж байсан билээ. Ном сумыг би ямар ч амтны эд хэрэгэл одоо оруулахгүйгээр би шин тийм Монгол ном сумыг бүтээнэ гэж энэ хүн зорж явж ирсэн. Тэр зорилгодоо бас тодорхой хэмжээнд хүрсэн. Миний бас сэтгүүлч болоод анхны одоо бичсэн бичвэрүүдийн манийг тэр хүний одоо зохион бүтээж ном сум үүний талаар байлаа. За энэ бол одоо манай даваад орж агсны урлсан ном сум байна. Иж бүрнээр одоо байдаг. Тэгээ энэ номыг бид нар Алингар ном гэж нэрлэдэг. Энийг түүхтэй. Ямар түүхтэй хаар Алингар ном гэдэг энэ үг бол Монголын 13 дугаар зууны одоо үед Монголын нүүс товчоонд одоо тэмдэглэжүүлсэн ийм алдартай юм байгаа. Одоо Монголын их эзэн хаан Чингис одоо Тэмүүжин хөө Жамуу хоёр одоо Алингар номоор харуулж байсан тухай Монголын нүүс товчоонд одоо тэмдэглэжүүлсэн. Монголын одоо Чингис хаан түүний үр сад одоо дэлхийн талыг байлдан дагуулах
бол хамгийн чухал өрг гүйцэтгсэн зүйл бол энэ алингар ном байна. Тэгэл алингар номын тэр үед бол алингар номоос илүү одоо эрч хүчтэй, алингар номоос номнаас илүү хурдтай тийм зүйл одоо байсангүй. Тэгэхээр энэ бол одоо тэр уламжлалыг одоо манай даваад орж хөгжүүлж ингэж 1990-ад оны дунд үеэс эхлээд одоо Монголд ийм маш олон сайхан одоо Сүвэдэ гэдэг нэртэй энэ ном сумны одоо үйлдвэр байгуулж маш олон сайхан ном уралсан. Тэр уралсан олон сайхан номын одоо нэг нь одоо ингэж манай гэрте байдаг ийм учиртай юм аа. Би өөр ураанхай хүн болохоор өөрөө хэдийгээр одоо сур харахтаа тааруу хүн боловч одоо энэ ном сумыг одоо дахин шүтэж энийг одоо биширч ингэж одоо мөргөж явдаг ийм учиртай юм аа. Ураанхай сурын алингар ном мөн болцоо бусад одоо харвааны болцоо энэ сумыг бол хийж тэр хийсэн зүйлүүдээр бүгдээрнгээр нь одоо патент авсан ийм зохион бүтээгч тэгээд ураанхай сурын төлөө ууггүй зүтгэгч ийм сайхан харваач байсныг манай харваачдын сэтгэл зүрхэнд одоо хүртэл одоо дурсагдж байдаг. Баас зохиолч Даваад Орж Агсантай нэг нутгийн нэг голын хүмүүс Алтан цогц нутгийн сэхэтнүүдийн 2011 онд зохион байгуулсан уулзалтад Даваад Орж оролцож өөрийн зохиосон дуугаар мэдчилгээ өргөж байсан. Өнөөдөр байна намайг их тэргүүний дэвшилтэд сэхэтэн гэж үндэд байхсан. Тэгж аюу наач хотор гэсэн хүн байхгүй. 91 настай одоо 91 ороод 9 сар болж байна. Энэ 91 насны Адам 6 Монголын утга зохиол гэдэг тэрийг судалт өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэж 16 жил давсаргүй төрсөн ийм одоо хөдөлмөрч их таашаа юм хөдөлгөө хүн хаашаа тийм хүн багыг наавхад баярж камерыг болж өгвөл миний насанд хүрээлтэй яаж хийж байгаа бидний танд бидрээд очиж гэж уурай. Авц замын салбарын 70 жилийн ойг 1989 онд Төв аймгийн Өндөр Довын жуулчны баазад 80 жилийн ойн Сурын харваг 2009 онд Булган аймгийн Дашин жилэнгийн замын дэргэд 90 жилийн ой зориулсан Сурын харваг 2019 онд Хүй мандлын дэвжээ Хүйд олон удагт тус Ураанхай сурын харваагаар зохион байгуулахад Нямжавын Даваад Орж оройлон оролцож аядууга өргөж исэн билээ. Даваад Орж бол үндэснийхээ Ураанхай сурын харвааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, цааш нь сурталчлах энэ бүх ажилд бол өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулж явсан юм хүн. Миний хувьд бол баргын эртний түүхтэй барга угсаатны түнх гэдэг харвааг бас сонирхож түүнийг дэлгэрүүлэх талаар ярьж хэлж явдаг хүн байгаамаа. Тэгээд энэ талаараа Даваад Оржтойгоо бид нар олон удаа бас ярилцаж цаашид дэлгэрүүлэх арга зам энэ талаар зөвлөлдөг байсан. Анх энэ буян тухай спортын ордон анх байгуулагдахад Шинийн 8-ны харвааг бид ярилцаж Ураанхай сурын харвааг буян тухайгийн ордонд явуулж өгсөн. Энэ бол анхны одоо заалан доторх одоо Ураанхай сурын харвааны эхлэл байсан. За энэ заалан дотор харуулах одоо уламжил зүйлээс юу дутагдсан гэхээр одоо өтвөгийг одоо шинээр санаачилж хийх болсон. Тэгээ бид энд бол бас зааланд одоо тэр Ураанхай сурын өтвөгийг одоо шинээр бас санаачилж хийж ингэж харваа явуулж ясныг манай Ураанхай ард одоо хүртэл одоо ингэж мэдж байгаа. Нямжавын Даваад Орж бага сургууль байхасаа л дуу хөгжим давьяастай нэгэн байсан.
Үл тасрах аялгау нэвтрүүлэгт орж шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөн өндөр үнэлгээ авч байсан юм. Гэр бүл, ах дүү, төрөл төрөстэй хөгжөөж баярлуулж чаддаг нэгэн байсан. Нилээн дуулж ирсэн болов гэсэн тийм сэтгэл сонсож байхад төрж байна. За, эртүр чи юу тогж үзүүллээ? Эртүр юу тогж үзүүллээ? Өрлөгс биднес болдор гэд миний өр бүтээл. Тэрнээс яг яваад их сони юм байсан. Гурван голдын савар тагтай. Аригэрсти дэдик шүтэтэ. Оромжид гүрсэн суран цаанантай. Гингинэг цагаахан сайдхан түмрэхаа. Ийхүү төрлөх сумынхан 100 жилийн зориулсан Монголын өв соёлыг уламжлан тээгч үндэсний сурын хармааны хөгжүүлд нэгэн тод мөр болон үлдсэн хөгжимчин, дуучин, шүлэг, ая зохиогч, нүр их хөдөлмөрч, алтан цогц нутгийн авьяаслаг хүү, цас тайрхны унган хүү, нямжавын даваад орж агсны нэрэмжит урайхай сурын харбаа эхлэхэд бэлэн болж байна. Харваанд зориулж мэдчилгээ дэвшүүлж даваад орж агсны талаар гэгэн сайхан дурсамжаас хуваалцаж үлзийтэй өрөөл өргөсөн Монголын нэр алдарт хүмүүс, эгч ах, гэр бүл, төрөл төрөсөд ахан дүүст нь гүн талархал илэрхийлье. Үндэсний сурын харвааны өвөг болсон Монголын эртний уламжлалт харвааны шинжийг хадгалан ирсэн урайхай сурын харвааг хөгжүүлэх, уламжлалт, ёс заншил, үндэсний спортын өв соёлыг залуу хойч үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ариун үлс мандан бадрах болтугай. Төрлөх алтан цогц сумынхаа 100 жилийн ойгоор мөн цас тайрхныхаа ариун хормойд уулзсан залгахын өрөөл өргөё. Алтан